За охины ордон 5 дугаар сар. За охины ордны тухайтад бол энэ 5 дугаар сар бол ер нь одоо өнгөрсөн урд саруудынхыг бодвол бүх зүйлийг өөрийнхөө хяналтанд оруулах. Зарим нэгэн удааширсан, зарим нэгэн одоо өөрийн хяналтнаас ч гарч явсан тэр зүйлүүдийг бол одоо буцаагаад хэвэнд нь оруулах. Тэгэд гариг иргэсийн зүгээс нөлөөлж исэн бас нэг жоохон таагүй нөлөө бол одоо өнөө үед сулраад ирэх. Тэгээд их таатай нөхцөл байдлууд үүсээд ирэх юм цаг үе гэж байна. За тэгэхээр бүгдийг одоо өөрийнхөө одоо хүсснээр санснаар одоо бүтээх, босгох, удирдах, хянах ийм боломжууд бол ороод ирнэ гэсэн байна. За тэгээд дээрэс нь бол зарим талаар бол одоо магадгүй одоо зарим нэгэн хүмүүс нь бол одоо нэмэлт орлого олно. За энэ нэмэлт орлого олно гэдэг нь бол мэдээж цалин гэхээс илүү цалингаас одоо гадуур жишээлбэл нөгөө пассив орлого гэж хэлдэг шүү дээ. Одоо жишээлбэл одоо хувьцааны орлогоч гэдэг юм уу, аль эсвэл одоо өөр ямар нэгэн газар хөрөнгө оруулсан байдаг бол тэрний орлого. За магадгүй зарим нэг нь бол нэлээд тийм одоо хямдралтай үнээр одоо маш боломжийн сайхан үнээр худалдаад авчдаг ч юм уу, нэг иймэрхүү сайхан боломжууд тохионо гинэ. За тэгээд 5 сарын 12-нд бол тэргэл сар гарч байгаа. 4 сарын 27-нд сая бол шинэ сар гарсан. Энэ өхрийн ордонд шинэ сар гарсан. За одоо 5 сарын 12-нд тэргэл сар гарч байгаа. За энэ тэргэл сарны үеэр бол яах вэ гэхээр бол зарим нэгэн одоо хүртэл чамд бол одоо тийм ач тусаа өгөөгүй, хэрэггүй гэж бодсон. Тэр одоо ажил байдаг юм уу, тэр бизнес байдаг юм уу, тэр харилцаа байдаг юм уу, тэр бүхнийгээ бол одоо цэг тавих, дуусгах ийм одоо боломж олдно гэж байна. За тэгээд дээрэс нь энэ үед бол одоо Марс ангараг гараг гэж хэлдэг те манайх. Марс гараг таны 12 дугаар гэрт байрлаж байгаа юм байна. За 12 дугаар гэр гэдэг бол ямар нэгэн байдлаар ер нь одоо тийм кармтай холбогддог. 12 дугаар гэр бол яг ерөнхийдөө чинь нэг бусдаас тусгаарлагдаж өөрийнхөө дотоод руу хандсан өнгөрсөн лөө нэлээд одоо өнгийж харсан иймэрхүү одоо гэр гэж хэлдэг л дээ. Тэгэхээр энэ нь бол бас ямар нэгэн талаар карма буюу үлийн үртэй холбоотой. Иймэрхүү үйл явдлуудыг хилээд идэх 12 дугаар гэр. За тэгэхээр бол одоо энэ 12 дугаар гэрт ангараг гараг орж ирж байна гэдэг бол одоо чамд тэр карма буюу үлийн үртэй холбоотой өнгөрсөн одоо цаг үед болсон ч юм уу эсвэл чи энэ насандаа хийж дуусгах ёстой ажил үйлс аль эсвэл одоо учрах ёстой зарим нэгэн учрал тохиолууд энтрийг чинь одоо зүүдээр чинь хэлж өгдөг ч юм уу те нэг иймэрхүү энтер гэсэн иймэрхүү 12 дугаар гэр гэдэг чинь жоохон нууцлаг гал ертөнц энтертэй бас холбогддог юм л та. Тэгэхээр ийм үйл явдлууд бол энэ 12 дугаар гэрт орж ирж байгаатай холбоотойгоор 12 дугаар гэрт Марс гараг орж ирж Марс буюу ангараг гараг орж ирж байгаа холбоотой иймэрхүү үйл явдлуудыг бол зөгнөх нэ. За тэгэхээр зарим нэгэн асуудлуудыг бол одоо тэр зүүн сонгоор хүлээж авсан асуудал одоо зарим нэгэн мэдээлэл ба шүү дээ. Тэрийг бол одоо магадгүй танд нэг гаргалаа хийж өгнө. Зарим нэгэн асуудлыг төгсөх ёстой ч гэдэг юм уу те. Дуусгах ёстой ч гэдэг юм уу. Тиймэрхүү хэлж өгнө гэж байгаа юм. За тэгээд өөр нэгэн чухал үйл явдал бол Меркури гараг, бууд гараг бол таны 8 дугаар гэрт 5 дугаар сарын 10-нд орж ирж байгаа юм байна. За 8 дугаар гэрт орж ирж байна гэдэг бол 8 дугаар гэр гэдэг бол таны одоо хамтрагчийн гэр бүлийн хамтрагч юм уу, эсвэл бизнесийн хамтрагч юм уу, энэ бүх хүмүүсийн чинь хотын холбоотой санхүүг илэрхийлдэг. За тэгэхээр энд бол одоо магадгүй одоо
тийм хамтын өмч хөрөнгөтэй холбоотой, мөнгө цаастай холбоотой асуудлыг шийдэх одоо зарим нэгэн одоо татвар алимент буюу одоо нөгөө бусдад одоо тэтгэмжийн мөнгөч гэдэг юм уу, энэ бүх асуудлуудыг бол энэ үеэс эхлээд нэлээд одоо хаах ч юм уу шийдэх асуудалтай. Шийдэх одоо асуудлууд хөндөгдөх нь л дээ. За өөр нэг зүйл бол 8 дугаар гэр гэдэг бол бас зөвхөн одоо бусдын мөнгө төдийгүй бас мистик буюу жоохон тийм нууцлаг далд одоо тийм одоо мэдлэг далд ертөнцийн тухай одоо мэдээллийг одоо сонирхох энэ асуудлыг илэрхийлээд идэх 8 дугаар гэр. Тийм болохоор одоо магадгүй энэ үед та далд ертөнцтэй холбоотой одоо нууцлаг одоо амьдралын арай нөгөө өөр талыг илүү сонирхох, тэр талын мэдээллийг одоо судлах, аль эсвэл одоо илүү одоо зарим нэгэн нууцлаг шууд ингээд нүдэн дээр харахад ил харагдахааргүй зарим нэгэн мэдээллийг шөө бүр далд их сурвалжуудыг нь ухаж ойлгохыг хичээх. Ерөнхийдөө бас нэг тийм жижиг буюу одоо тийм мөрдөгч байдлаар одоо үйл явдлыг сонирхох, бүр түүхийн уг угсаар нь одоо явж судлахч гэдэг юм уу? Нэг иймэрхүү одоо сонирхлууд танд төрж магадгүй одоо яг тийм талын кино үзэж ном сонирхохч гэдэг юм уу те, эсвэл энэ талын тийм нууцлаг амьдралын нууц талтай холбоотой тийм одоо тийм чухал яриануудыг одоо хэлэлцүүлгүүдэд оролцох сонирхох ба сэтгэл зүрхнээсээ одоо тэр бүхнийг сонирхох нэг иймэрхүү хандлагууд бас илэрч магадгүй гэсэн байна. За тэгээд мөн одоо 5 сарын 10-наас 26-ны хооронд бол тэгээд дараа нь Меркурий буюу бод гарагч нь 8 дугаар гэрээсээ сүүлдээ 26 орчимд бол 9 дугаар гэр рүү шилжчих юм байна. За 9 дугаар гэр гэхээр бол таны одоо одоо бас л оюун санааны одоо удирдагч, аль эсвэл таны философи сэтгэлгээ, аль эсвэл гадаад аялал, хууль цаацтай холбоотой, аль эсвэл одоо тийм дээд одоо ер нь жоохон тийм албан ёсны гэх юм уу? Тийм хүнд сурталч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү үйл явдалтай холбоотой тийм асуудлуудыг одоо шийдэх хэрэгтэй болох юм байна л да. Шиг паспорт авах гэдэг юм, гадаад паспорт авах гэдэг, гадаадд аялах гэдэг юм. Тэгэх юм бол одоо виз хөцөлөө гэж бодоход л тэр бюрократи буюу одоо тэр хүнд суртал тэр нэг аль бисны бичиг бүрдүүлэх аюу хэцүү асуудлууд өрнөдөг шүү дээ. Нэлээд тийм жоохон ядаргаатай. Ийм үйл явдал бас өрнөнө. За магадгүй зарим нэг хүнийнд бол одоо 9 дугаар гэртэй холбоотой зарим нэгэн асуудлаар одоо гадаадд сурах ч гэдэг юм уу, аялах ч гэдэг юм уу, аль эсвэл тийм асуудлуудаар одоо хуульчтай хандах ч гэдэг юм уу, хуулиас ясны зөвлөгөө авах ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү бас үйл явдлууд өрнөх нэ. Магадгүй гадаадд сурах, аль эсвэл 9 дугаар гэр бас багшлах, бусдад зааж сурахыг энэ илэрхийлээд идэгин. Тийм болохоор энэ бол та магадгүй одоо ямар нэгэн шин мэдсэн зүйлээ бусдад зааж сургах, одоо энэ ажлаараа одоо жишээлбэл аль нэг газар руу аялах, энэ тийм бас нэг сонирхолтой үйл явдлууд өрнөж болох нэ. За тэгээ дээрэс нь за 9 дугаар гэр гэдэг бол бас таны ач хүүхдүүдийг илэрхийлдэг юм байна. Хэрвээ одоо ач 30 энтертэй хүүхдүүдийг дийн насны хүмүүс байгаа бол тэднэртэйгээ уулзах, тэд нар нь одоо олцхол байдаг юм бол одоо тэд нартайгээ холбогдох, бас одоо насан турсан хүүхдүүд энтертэй холбоотой асуудал байгаа бол тэрийг бас одоо тэр асуудлуудыг нэлээд идэвхжих нь л дээ. Насан турсан хүүхдүүд ач холбогдолтойгоо холбоотой тийм асуудал бас их идэвхжинэ гэж байна. За тэгээ дээрэс нь
Венера буюу сугар гарыг хайр дурлалыг илэрхийлдэг. Сугар гарыг аз жаргал, хайр дурлал одоо тэгээд чиний дуртай ажил, дуртайа хийж гүйцэтгэдэг тэр ажил, хобби. За энэ ажилд нь таны бас энэ ажилгийн шүү. Уучлаарай, энэ гариг Венера буюу сугар гарыг таны бас 8 дугаар гэрт орж ирж байгаа юм байна. За 8 дугаар гэр гэхээр бас түрүүн дурдсан нууцлаг ертөнцийг сонирхох аль эсвэл одоо хамтын гэр бүлийн болон бизнесийн хамтрагчдтай холбоотой өмч хөрөнгө мөнгө цаас энтертэй холбогддог гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол сугар гарагийн нөлөөгөөр сугар гараг бол хайр дурлал, аз жаргал, баяр баясгалан гэдгээс гадна бас багахан хэмжээний мөнгө санхүүг бас илэрхийлдэг. Тийм болохоор энэ үед бол одоо ямар нэгэн одоо хоёр дахь их сурвалжуудаас ваучерч гэдэг юм уу те нэг юм хуцааны орлого морлого энэ гэдгээс мөнгө орлого олж иж магадгүй юм байна. Эсвэл одоо нэг тийм бэлэг авдаг ч юм уу те бусдаас. Эсвэл одоо даатгалын байгууллагуудаас одоо авах хэрэгтэй одоо зарим нэгэн хөнгөрүүлсэн үйлчлэгээ авдаг ч юм уу. Айгу тиймэрхүү боломжууд бол бас орж ирэх нэ гэж. За тэгээд 12 5 сарын 12-нд шинэ сар гарна. Шинэ сар Хилэнцгийн ордонд гарна. Энэ шинэ сар бол таны 3 дугаар гэрт гарч ирж байгаа юм байна. За тэгэхээр энэ шинэ сар бол одоо Плутон болон бод гарагтай жоохон тийм төрчлөлтөй гэх юм уу, тийм сөрөг байрлалд байгаа болохоор бас жоохон 3 дугаар гэртэй холбоотой 3 дугаар гэр гэхээр бол таны одоо харилцдаг хүрээ. За дээрэс нь одоо ах トゥ эгч дүүнэр энтрийг илэрхийлний харилцааг илэрхийлдэг юм л да. За дээрэс нь бас нэг автомашин энтертэй холбоотой замын хөдөлгөөнд оролцох энэ асуудалтай холбоотой бас болгоомжтой байхгүй бол тэр талаар бас конфликт буюу зөрчил үүсэх үе гэж бас ингэж сануулж байна. За дээрэс нь бол бас ажил ялангуяа ажлын холбоотон харилцааны үрээ гэж байгаа болохоор жишээлбэл одоо хөршийн болон ажлын ерөнхийдөө л нийгэмд чихэнтэй харилцаж байгаа хүрээнүүдтэй анхаарна л гэсэн үг. За энэ сарыг бол одоо энэ ялангуяа 5 сарын тэргэл сар гарч байгаа энэ 5 сарыг бол бас нэг тийм кармын бас нэг тодорхой цэгтэй холбож тайлбарлаад байгаа барууны зурхаачид. За ведийн зурхаагаар бол эн чинь охины ордонд бол ведийн зурхаагаар кету 1-р гэртэнд барилж байгаа шүү дээ. За тэгээд тэрнтэй гэж холбож бас ойлгож болох юм. Тийм болохоор бол одоо кармтай болоод ирэхэд таны 3 дугаар гэрт одоо энэ саргаар одоо тэргэл сарн тохиож байгаа учраас за 3 дугаар гэртэй холбоотой, харилцаатай холбоотой, бусад нийгмийн харилцаатай холбоотой жишээлбэл байгууллагатай ч юм уу одоо ямар үргэлж харилцдаг тэр хүмүүстэй холбоотой ямар нэгэн зөрчилдөөнд орохоос боломжлоорой гэж байна. За яг ийм байдал бол 9 жилийн өмнө бас яг нэг иймэрхүү 16 онд байж тарж байгаа штэ. Иймэрхүү нөхцөл байдал үүссэн тэр үед юу болсон бэ гэдгийг санаа. Тиймэрхүү бас яг тэрнтэй төстэй бас нэг тийм энерги тэрнтэй төстэй тиймэрхүү одоо үйл явдлууд өрнөж болно гэж ингэж яриад байгаа юм. За тэгээ тэрийг хэрэгсэл энэ гэж байгаа болохоор мэдээж замын хөдөлгөөнд оролцох боломжтой байх энэ гэдгийг хэлээд байгаа юм. За тэр нь заавал машин байх албагүй одоо шууд дугуйч гэдэг юм уу те нэг иймэрхүү. За энэ үед бол жоохон боломжтой байгаарай гэсэн байна. За тэгээд за 12 дугаар гэрт бол одоо ангараг гараг байгаа гэд хэлчихсэн шүү дээ. Энэ бол одоо эрч хүч энерги ангараг гараг гэдэг бол маш тийм идэвхтэй хөдөлгөөн, идэвхтэй үйл ажиллагаа энтрийг илэрхийлээд идэгий. Тийм болохоор
За тэгээд дээрэс нь 12 дугаар гэр гэдэг бол бас карма буюу үлийн урт толгойтой гэдэг түрүүн бас дурдчихсан. Тэгэхээр энэ үед бол үлийн үр гэхээр бол яг үлийн үрийн төлөөс энэ төргээд хүн дээр ойлгох хэрэггүй л дээ. Яг бас нэг тийм аль нэгэн одоо шийдэх ёстой асуудлууд байна л гэсэн. Тэр асуудлыг одоо жишээлбэл хэн нэгэн хүнтэй харилцаа холбоо байсан бол тэрийг одоо дуусгар болох ёстой бол тэрийг шийдээл гэсэн үг. За 12 дугаар гэр гэдэг бол бас нууц харилцааг илэрхийлдэг юм байна. За тэгэхээр бол одоо яг энэ үед 12 дугаар гэрт Марс гараг буюу ар гараг орж иж байгаагаа учраас энэ үед бол тэр нууц харилцаа бас нэлээд идэвхжил юм байна л да. Тэгэхээр идэвхжин гэдэг нь бол энэ үед одоо маш тийм хурц тод таны амьдралд одоо нэлээд тийм хурц тод өнгө нэмсэн тиймэрхүү үйл явдлууд 15-ны үед 12-аас 15-ны хооронд өрнөхнэ. Хэрвээ одоо энэ бүхэн таны одоо амьдралд чухал одоо одоогийн амьдралын чинь чухал үйл явдал мөн бол энэ дээр бас нэг анхаарах нэ гэж ингээд ойлгочихжуулах нэ. За тэгээ сарын төгсгөлд бол 26-нд таны өдөртөгч бод гараг таны Меркурий за уран гарагтай хамт уран буюу Тэнгэрийн ван гараг те. За Тэнгэрийн ван гараг гэдэг бол гів гинтийн одоо маш огцом хорс өөрчлөлтүүдийг илэрхийлдэг ийм гараг. Энэ гарагтай бол бас нэлээд тийм татаа байрлалд орж байгаа юм байна. Тэгэхээр энэ үед бол одоо маш том тийм чухал төлөвлөгөө гаргах гів гинтийн одоо тийм шинжилэл хийхээр эсвэл маш одоо ашигтай тийм сонирхолтой тийм ажлын санал авах гэдэг юм уу? Иймэрхүү сонирхолтой үйл явдлууд нөхнэ. За тэгээд мөнгө сарын төгсгөлд бол 26-нд шинэ сар гарна дахиад. За шинэ сар мөн одоо Меркурий гараг буюу таны өдөртөгч бод гараг. Энэ төлөөгөөр та бол энэ бас нэг одоо шинэ хүрээ, шинэ хариуцлага, одоо шинэ одоо бичиг баримт бүрдүүлэх маш одоо чухал одоо гэрээ хэлцээр гарын өргөсөх зорх энэ төр тийм сонирхолтой боломж төслүүд үүсэх нэ. За ингээд охины ордынхны тухайтад энэ сар маш их сонирхолтой, маш олон одоо сэтгэл догдлуулсан одоо маш тийм олон үйл явдлууд өрнөх нэ. За ингээд та бүхэнд баярлалаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараа уулзъя. Баярлалаа.